галзуу сервис сувагтан тавтай болил. За бүгдээрээ тавлаг сайхан манайхан. За сайхан 100 цаг амралт зугаалгын цаг эхэлж байгаа одоо энэ үед борон танартай нэг хөнгөн гоё цувралыг ярьж өгөхөр сонглоо. Гэхдээ нэг олон парт болохгүй. Аль болох жоох ингэж уртаар та нартай ярьж өгөхийг хийж байна гэж. За ямар цуврал вэ гэхээр 2025 онд гарч байсан Jenny Make a Wish. За тэгэхээр энэ галзуу цувралыг муу борон чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт мах Impex хувьцаат компанитай хамтран хүргэж байна. Та нар тэгээд сурсан зангаараа лайкаар бөмбөгдөөд өгөөрэй. За тэгээд энэ галзуу цувралаа хэдүүлээ даруй эхлүүлээ. Нэрэ борон нэг олон юм хавилсан байгаа сте. За Каян гэгч нэг бүсгүй хотоор алхаж яваагаар кино эхэлнэ. Каян бол сэтгэл хөдлөл багтай, хүмүүстэй дотносдоггүй маш хүйтэн хүндэнийг. Нөгөөрөө тэрнийг Дубай дэх нэг үнэтэй ресторанд сууж байтал ээж нь хурч ирээд урдан суун. Одоо хангалттай гэж чамд бодогдохгүй байна уу? Каян олон жил уулзаагүй ээжтэйгээ уулзахаар Дубайд ирсэн нь тэр байж. Ээж нь тэрнийг Солонгост үлдээгээд Дубайд ажиллахаар орхиж явснаас хойш анх удаа уулзаж байгаа нь энэ. Каян ээжтэй өөрийнх нь юу хүсэж, юу хийхийг заагаад хэрэггүй тухай ярьж эхэлтэл ээж нь яриаг нь таслах гэж оролдлоо. Үүнд нь дургуутсан Каян ээжийнхээ нүд рүү ширүүн хараад намайг ярьж явахад дахиж миний яриаг битгий таслаарай. Та сүүлийн 10 жил миний хоолойг сонсоогүй штэ. Та охиныхоо дуу хоолойг санаагүй гэж юу? Гэж асууна. Эвгүй байдалд орсон ээж нь тэрний гар дээрх сорвиг хараад юу болсныг асуулаа. Хариуд нь Каян ажилласаа болоод энэ мэт шарах сорив авах нь ердийн үзэгдэл гэдгийг хэлдэг. Энийг сонссон ээж нь уурлана. Би чамд хангалттай их мөнгө өгсөн. Чи мөнгөний төлөө ингэж өхөн хатан ажиллах шаардлагагүй шүү дээ. Би таны хэлсэн сүүлийн өгүүлбэрийг сонсоогүй гэж бодъё. Ягаад гэвэл эмээ намайг хүнтэй ийдэг харцаж бай гэж сургасан. Харин та надад юу ч зааж сургаагүй шүү. Энэ үеэр олон жилийн өмнө болсон нэг үйл явдлыг харуулна. Тэр үед ээж нь охиноо эмээ дээр нь цүнх дүүрэн мөнгөтэй хамт үлдээгээд явсан байж. Энэнд нь уурлсан эмээ нь тэр үед ээжийг нь амьдрал хичнээн хэцүү байсан ч төрүүлсэн охиноо хаяад явж болд юм уу? Гэж загинж авчирсан мөнгийг нь эргүүлээд шийдэж байж. Тэр цагаас хойш хэсэг хугацааны дараа Каяны сургуулиас эмээ рүү залгаад яаралтай уулзах хэрэгтэй байгааг дуулгалаа. Эмээ нь ангийн багштай нь очиж уулзтал багш эмэгтэй хэлнэ. 2 сарын өмнө манай анги мэлхий дээр задлан хийх хичээл хийсэн юм. Тэгсэн тэр цагаас хойш Каян намайг дахиад мэлхий авчирч өгөөч. Би дахиад задлж үзмээр байна гэж гуйгаад байгаа. Та нэг арга хэмжээ авч өгөөч. Тиймээс эмээ нь охиндоо амьгүй мэлхий авчирсанд бяцхан Каянч дуртай наргагүй задлан хийж эхэлжээ. Энийг харсан эмээ нь цаасны худаг аваад Каяны гарыг зүсэж орхилоо. Гарыг нь зүссэнд цочирдсан Каян охин өөрийн мэдлгүй эмээгээ багалзуурдаж авсан ч эмээ нь бууж өгсөнгүй. Гарыг нь бариад энэ амьтад ч бас бидэн шиг өвдөлт мэдэрдэг. Тиймээс хэрвээ чи өөрөө өвдмөргүй л байгаа бол бусдыг битгий өвдөгжий гэж чухалчлан сургажээ. Каян охин багасаа сэтгэл хөдлөлөө зөвөр илэрхийлж чаддаггүй байсан нь илэрхий. Тэгээд энэ бол бидний амьдралдаа баримтлах ёстой алтан зарчим гэж зааж өгчээ. Энэ түүхийг дурсаж ярьсан Каян ээжтэй. Хэрвээ эмээгийн зааж өгсөн зарчим байгаагүй бол та өдөөд өгчихсэн байх байсан биз? Гэхдээ та битгий санаа зов. Та намайг дахиж харахгүй. Баяртай ээж. Гэж хэлчихэд яваад өгнө. Зочид буудалдаа эргэж ирсэн Каян маргааш нь Дубайн элсэн цөлөөр аялах аяллалын багтай хамт элсэн цөл рүү хөдлөлөө. Цөлд очсон жуулчдын сэтгэл хөдлөж зураг авах уулж бичлэг хийжсэн ч Каянд тэр бүхэн ердөөсөө ч сонирхолтой байсангүй. Удалгүй цөлд салхи салхилж элс баган мэт болсон хуйларч эхэлсэнд хөдчөнд хэдэнд энэ бол Бердний бүжиг. Берд 1000 жил тутамд нэг удаа ингэж бүжгэлдэг юм. Та нар энийг харж байгаа нь азтай хэрэг шүү гэж тайлбарлалаа. Гэвч энийг харж зогссон Каян аманда азгүй амтан бүжгийг хосоороо бүжиглэх ёстойч тэр энд бүх насаараа ганцаараа бүжгэлж байна шүү дээ гэж бовтноо. Тэгээд жуулчдыг цааш шалгахад Каян ганцаараа эсрэг зүг рүү алхана. Энэ үеэр Солонгосоос найз нь мессеж бичиж аялал хэр байгааг асуулаа. Каянч хариуд нь элсэн цөл бол үсгэлэнтэй, аврах том, нам гүм. Кактус сургуулаад хажууд нь өөрийгөө булахад хамгийн тохиромжтой газар байна гэж бичдэг. Санаан зовсон найз нь тэрэнд миний найз бие бариарай, ууралж болохгүй шүү. Цагныхаа зүг сонсож тайвшраарай гэж завлана. Тэгсэн Каян алхаж яваад гинэт ямар нэг зүйлд бүдрээд нүрээрээ унчихдаг. Эргээд хартал тэр нэг дэнлүү байна. Бухимдсан Каян дэнлүүг бүх хүчээрээ газарт савж эхэллээ. Тэгээд газарт савж байхдаа ээжигээс огч үн гэж төсөөлөөд дотроо байсан бүх уур хилэн гомдол цөхрлөө гаргаад хашгирна.
Тэгээд хэсэг хугацааны дараа тайвширсан Каян Дэнлүг аваад холоо гэгчин шидэх гэтэл гинт их салхи босч хуйларснаа дэрэгдэн гэнэд бэрд гараад ирнэ. Тэгсэн мань Каян тэрнээс айхын бүхэл үснийхээ шорыг сугалж аваад хоолойд нь тулгалаа. Чи хэн бэ? Чамайг алхахаас өмнө хурдан яриадах. Би болж өдгөр. Гэхдээ хүмүүс намайг бэрд гэж дууддаг юм. Гэж хэлээд өмнө нь сөгдөнө. Тэгсэн Каян тэрнийг хүн гэж тоолгүй хажуугаар нь яваад өгнө. Сандарсан бэрд хүлээгэж би чамайг 1000 жил хүлээсэн шүү дээ. Гэж хашгирсан ч Каян тоохгүй явсаар. Мань бэрд араас нь гүөх гэсэн чи хитрхи урд ургасан үсэндээ орооцолдоод бүдчиж ерөөсөө урагшилж чаддаггүй. Каян тэрнийг сүлд нь орхиод жуулчдын багтаага бууцаад явдаг. Тэгсэн тэрнийг зочид буудлын өрөөндөө орж иртэл нөгөө бэрд уртаас урт үсээрээ өрөөг нь дүүргч гисэн тэрнийг хүлээгээд сууж байна. Бүхэл бүтэн 1000 жил өнгөрсөн байж дээ. Чиний үс 1000 жилийн турш ургасан байхад сахалч нь ерөөсөө ургаагүй байдаг. Шал утгагүй юм а. Ийм үг сонсно гэж бодоогүй бэрд цочирдож бандсан ч удалгүй бие барьж өөрийнхөө түүхийг тэрэнд ярьж өгнө. Би 1000 жилийн өмнө чамаас болж харагдсан шүү дээ. Тэгэхээр 1000 жилийн өмнөөс бэрд Дэнлүүн дотор хоригдох болсон байжээ. Тэгэд өөрийг нь олсон хүмүүрт 3 хүслийг нь биелүүлж өгдөг болсон байна. Энэ бүх хугацаанд тэрний туслах Саид тэрэнд дэлхийн ертөнцид юу болж байгаа талаар мэдээлэл өгдөг байж. Дэлхийн нийтэд болж байгаа үйл явдлууд, өөрчлөлтүүд, дайн тулаан гэд олж сонссон бүхнээ тэрэнд ярьж өгдөг. Тэр бүхэл Саид хар ирвэс болон хувирах шидтэй байж. Саид өнгөрсөн бүх хугацаанд дэлхийгээр аялж нөгөө эмэгтэй хойд дүрийг олох гэж явсан ч бүтлгүйджээ. Нэг өдөр туслах нь бэрдэд хойд насны тухай болоод энэ дэлхийд дахиад хүн болж төрөх тухай ойлголт, дэлхийд даяар тарж байгаа тухай ярьж. Энийг сонссон бэрд шийдвэр гаргаж өөрийг нь Дэнлүүнд хорьсон эмэгтэйг дахиж төрөхийг нь хүлээхээр шийджээ. Хэдэн мянган жил болсон ч хамаагүй эргэж ирвэл тэрнээс заавал хариугаа авна гэж тэр шийдэж. Учир нь хүн төрлөختөн мөн чанараараа шуналтай, амин хуваа хичээсэн байдаг гэдэгт бэрд бүрэн итгэсэн байлаа. Тэгсэн тэр эмэгтэй ихний 2 хүслээ бусдын төлөө зориулаад 3 дахь хүслээрээ тэрнийг Дэнлүүнд нь буцааж хорьсон байж. За ингээд нөгөө эмэгтэйг нилээд хүлээсний эцэст 900 жилийн дараа бэрдэд нэг мэрэгэн санаа төрж. Тэгээд тэр бурханд хандан залбирч хэрвээ намайг чөлөөлсөн хүн үнэхээр сайн хүн байвал би ялагдаж энд үрд хоригдъя. Харин муу хүн байвал би ялж эрх чөлөөтэй болъё гэж гуйжээ. Тэгж залбираад удаагүй байтал Каян тэр Дэнлүүг нь барьж аваад сэгсэрч газарт саваад золтол алж хаагүй байна. Бидэнж хоол идчихэд байсныг хэлэх үү, хамаг хоол хамаар гарах шахсан шүү. Гэж бэрд хошгино. Бэрдийг ингээд хамаг амьдралаа ярьсан ч гэсэн Каян тэрнийг тоохгүй хിവэрэл байлаа. Хачи юм аа. Чи ч өтгөр юм бол би чамаас ерөөсөө айхгүй байна. Чи хүн биш гэхээр тэгээд яг юу юм бэ? Үгүй юу байх нь ямар хамаатай юм бэ? Хүмүүсийн адилхан хүслийг биелүүлж өгөх нь л миний гол ажил шүү дээ. Тэгээд Каяныг далайн ирэг дээрх тансаг ресторанд авчирсанд Каян тоомжиргүйгээр асууна. Тэгээд чи надаас юу хүсэж байгаа? 3 хүсэл. Гэхдээ би нас урсан хүнийг амьлуулж чадахгүй, ирээдүрөө аялуулж чадахгүй, нэг хүслээр олон зүйл хүсэж болохгүй. Гэж тайлбарлаад хүслээ хэлхэл юм бол хүслийг нь тэр дорнд биелүүлнэ. Гэж тэр батлан хэлнэ. Энэ бэрдийн нэрийг Иблис гэдэг. Гэвч Каян тэрнийг ерөөсөж тоодгүй. Тиймээс Иблис тэрнийг хаасайгүй дагсаар байдаг. Тэр Каянтой ярилцахаар байнга яриа удаж нэг хүслээ хэлчихэлтэй гэж шалгаасаар. Залхсан Каян тэрэнд үе хариу өгч байсан ч Иблис хамт яваа хүмүүст нь харагдахгүй байсан учраас тэд Каяныг сэтгцэн өвчтэй гэж бодох болсон байлаа. Гэвч Иблисийг бусдад харагдахгүй байгаа гэдгийг Каян мэдээгүй байлаа. Нэрээ нэг юм хэлэх мартаж намайг чамаас өөр хинч харахгүй шүү. Тэгвэл намайг энэ бүх хүн өөртөө ярьж байгаа гэж бодож байгаа хэрнэ? Тэгвэл бүгд намайг галзуу гэж бодож байгаа юм байна тийм үү? Тийм ээ. Гэхдээ чи ч бас час хийсэн эрүүл хүн биш шүү. Энэнд нэгдүтсэн Каян Дэнлүүг авч яваад тэнгисийн ус руу шидэж орхиод зочид буудалдаа орж ирнэ. Тэгсэн тэнд нь Иблис айл хэдийн ирдсэн. Ус хувцас хатагаад юу ч болоогүй юм шиг зогсож байна. Уралсан Каян Дэнлүүг авч гараад холгүй хүн байсан нэг жуулчинд Дэнлүүг нэг зоосоор зарж орхилоо. Тэгээд тэрнийг зочид буудлынхаа өрөөнд орж ирэхэд мань Иблис буудан дээр хэвтэж байна. Чи одоо миний хатан болсон. Би чамаас холдож чадахгүй штэ. Гэж Иблисийг хэлэхэд Каян тэрнээс салах арга бодож олохын тулд тэрнийг судлахаар шийдээд чи нисч чадах уу гэж асуулаа. Тэгсэн Иблис гараас нь бариад би чамд харуулъя гэж хэлээд тэрч аваад дубаа дээгүүр нисэж эхэлнэ. Ингээд өндөр барилгын орой дээр гарч ирсэн хойно Каян сая нэг Иблисийг бэрд гэдэгт нь итгэнэ. Вау, чи үнэхээр бэрд байх нэ? Хэрвээ би чамайг эндээс түлхчүүл чи өгөх үү? Чи тоглож байгаа үстэй.
Гэж Иблисийг хэлж амжаагүй байтал Каин тэрнийг дээвэр дээрээс түлхэж орхидог. Тэр байшингийн дээвэр дээрээс унаад харагдахгүй болсон ч удалгүй илүү бараан, илүү ширүүн төрхтөгөр нийсэд хүрээд ирнэ. Сайн Бэрд сая үхчихлээ. Би энэ төрхөө чамд арай эрт харуулах байж тээ. Тэгээд Каины урд настай уулзаж байснаа дурсан саналаа. Тэр үед Иблистэй уулзаж байсан охин маш сайхан сэтгэлтэй охин байж. Тиймээс тэр охин Иблист хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байна. Тиймээс Иблис ууртай ширүүнээр хэлнэ. Би чамайг өөрчлөгдсөн байх гэж бодож байсан. Гэхдээ арай чим зүрх сэтгэлгүй нэгэн болчихно гэж бодсонгүй. Тиймээс ихний хүслийг хэл. Надаас өөрийг чинь уучлахыг гуй. Тэгээд амиа авар. Тэгээд нөхөр Каиныг багалзуурдаад авна. Би 3 хүслийг чинь биелүүлж өгөөд эрх чөлөөтэй болсон хойно хамгийн түрүүнд чамайг зүйл дуусгана. Тэгсэн Каин үүнээс найсангүй. Хэдийгээр хоолой нь богдчихсэн ч тэр хэлнэ. Тэгвэл одоо зүйл дуусгаач тээ. Тэгвэл би амьдралдаа анх удаа аз жаргалтай болно. Тэр цагт миний зүрх чинхнээсээ цохилж эхэлнэ. Энийг сонссон Иблис гайхаж хоцорлоо. Тэгээд Каиныг үнэн хэлж байгаа эсхийг шалгахын тулд Иблис тэрнийг багалзуурдсан хിവэрээ өндөр дээр нисч гараад доош нь унаглаа. Тэгсэн Каин айж ойрлохын оронд харин ч бүр инээмсэглээд нэлээд тайван байна. Ингээд Иблис тэрнийг замд нь барьж аваад хэрвээ чи надад дахиж дураараа гар хүрэх юм бол би хамлаа. Би хүн төрлөختнийг бүгдийг нь зүйл дуусгах шүү гэж анхааруулдаг. Тэгээд хүмүүс та нарын ялзрал туйлдаа хүрч одоо та нарыг муу зүйл дуруу татах чөтгөрийн ч хэрэг алга гэж хэлчихэд агаар дуурших мэд алга болно. Маргааш өглөө Каин бүх хувцас цүнхэндээ хийж аваад динлог зочид буудлынхаа өрөөнд орхиод гараад явдаг. Тэгээд солонгос руугаа буцаад нийслээ. Тэгсэн Каиныг онгоцны ариун цэврийн өрөө ороод ирэхэд Иблис суудал дээр нь суужчихсан хоол идэж байна. Имэ дээр очихоор явж байсан мань Каин Бэрд өөрөөс нь салахгүй гэдгийг ойлгоод хэлнэ. Би үсээ арчлах гэж их мөнгө зарцуулдаг. Тэгсэн надаас урт минийхээс илүү гоё үстэй залуутай төрлөх тосгондоо очимааргүй л хүн шүү. Ингээд тэрнийг төрлөх тосгондоо ирэхэд халимаг үстэй болсон мань Иблис ч ойлгомжтой дагаад хүрээд ирнэ. Энэ удаад тэр бүх хүнд харагдаж байлаа. Тиймээс тосгоны хөгсчүүд тэрнийг Каины найз залуу гэж бодцгоно. Эвгүй байдалд орсон Каин энэ бид хоёр зүгээр л жирийн найзууд та нар энийг зүгээр сүвнэр гэдэл бодчиход болно гэж хэлчихэд яваад ордог. Хөгсчүүл Иблисээс нэрийг асуусанд тэр өөрийгөө Ибули гэж танилцууллаа. Дотогш орсон хойно ууралсан Каин гаражид ороод зээтүү шүүрч аваад Иблисийг цогхохыг завдсан ч тэр мөчөд имэн ороод ирнэ. Үүнтэй зэрэгцээд Иблис ч харагдахгүй алга болдог. Имэн гайхаад хэлнэ. Гэхдээ чи чинь хинтэйгээ яриад байна. Ганцаараа яриад яагаад байгаа? Цагныхаа зүг сонс, тайвшир. Эмээгийнхээ үгнээс гардаггүй Каин ч аргагүй эрхэнд цагныхаа зүг сонсож хийсэг зогслоо. Энэ үеэр тэр баг байснаа дурсан сандаг. Эмээгэндээ ирээд удаагүй байхад нь эмээн тэрэнд хэлнэ. Жав гэрийн хин чинь эргэж ирэхгүй. Мөр мөсөн явчихсан. Тэд яагаад явчихсан бэ? Би тэднийг шархтуулаагүй штэ. Тотыг нь шархтуулсан. Гэхдээ энийг тооцохгүй үстэ. Тэгэд гэрийнхэн нь үнэхээр явчихсан болохыг ойлгосон бяцхан Каин уурлаад уйлж эхэлнэ. Энэ үеэр имэн тэрэнд цагныхаа зүг сонсоход энэ зүүнний цохилтыг тоол. Тэгвэл уурч нь гарна гэж зааж өгч. Ингээд имээтэйгээ амьдрах болсон Каинд имэн бусдыг хохирох ямар таагүй байдгийг чадлаараа ойлгуулахыг хичээж байж. Тэр бүхэл гутлан дотор нь чулуу хийгээд бусдад таагүй мэдрэмж төрүүлэх үүнтэй адилхан байдаг гэж зааж өгсөн байлаа. Чи бусдад ийм муухай мэдрэмж төрүүлж хохироож болохгүй шүү. Имээ та хитрхийх ярих юм аа. Би танаас яаж салах вэ? Хэрвээ чи хоолоо сайн идээд хичээлэн сайн хийж сургуулаа төгсөөд сайн ажилтай болвол имээгээсээ хол ганцаархна амьдарч болно. За тэр цагаас хойш Каин зогсоо зайгүй хичээлээ хийх болжээ. Улмаар тэр сургуулийнхаа хамгийн шилдэг төгсөгч болсон ч том хот руу явахыг хүссэнгүй. Харин ч тосгондоо нэг машин засварын газар нээгээд өөрөө тэрийгэ ажилуулах болсон байлаа. Удалгүй Каины имээ гэр дотор нь элдвийг үзэж явсан Иблистэй таарч тэрнийг ямар боловсруулалтай айл сургууль төгссөн болохыг нь асуулаа. Гэвч Иблис эмээгийнх нь юу яриад байгааг ойлгохгүй байсан учраас бандсандаа тэндээс бушуухан гараад явна. Маргааш нь Каин тариалангийн талбай хажуугаар машинтайгаа явж байлаа. Тэгсэн тэнд ажиллаж байсан хүмүүс хоорондоо тэрнийг Каин ч ёстой гажиг амтэн шүү гизгэж байна. Энийг анзаарсан тэр хажууд нь очиж зогсоод үүнийг мэрэгжлийн нэршлэр нийгмийн эсрэг зан үеийн эмгэг гэдэг юм шүү гэж хэлчихэд яваад өгдөг. Тэнд байсан хөгсчүүд хоорондоо бид энэ охиныг өсгөх гэж ямар их хичээлээд тэрний хүчээр л одоо хүртэл амтэн хүн алчгалгүй явж байна шүү дээ гэцгэнэ.
Энэ үеэр Эйблис тэдний дэргэд гинэд гараад ирнэ. Та нар Кайоныг өсгөх гэж тосгон даяараа хичээсэн гэсэн үг үү? Ингэж асуухад цаад болон ч ам уралдан ярьцгаана. Тэд Кайоныг хурц үзүүртэй Зевсгийн шинжтэй зүйл бариад явж байвал бушуухан тэрнийг нь булааж аваад оронд нь доторх бухимдлаа өөр юмд гаргахад нь тусалдаг байж. Ингээд Кайоны бага насны талаар бага зэрэг ойлголттой болсон Эйблис тосгоноор явж байгаад анх удаа видео тоглоом олж харлаа. Тэгээд тэр тоглоомоор тоглож үзээд донтож өдөржин шүнжин тоглоно. Гэсэн ч тэр тоглож байгаа хүүхдүүдийг ялж чаддаггүй. Тэгээд хүн төрлөختний технологи маш өндөр хөгжсөн болохыг ухаарлаа. Тэгээд бүх мөнгөөрөө видео тоглоом тоглолчихсон мань Эйблис Кайон дээр очиод мөнгө гуйсан ч цаатхан зөвшөөрсөнгүй. Чи яаж тоглоом тоглох мөнгөтэй болсон юм? Ингээд Кайоны гайхсанд Эйблис эмээгийнхэн төрөвчнээс хулгайлцсан гэдгээ хэлдэг. Уралсан Кайон тэрнийг зодох гэж дайрсан учраас Эйблис тэндээс зугтаана. Кайон өдөржин Эйблисийг хайсан ч олсонгүй. Тэгээд аргаа бороод тэрнийг орхиж машиндаа суугаад буцаад давхитал Эйблис гинэд замыг нь хаагаад гараад ирдэг. Гэвч ууралсан Кайон тэрнийг машинаараа өчиггүй дайрч орхиод давхиад явчихна. Тэгсэн Кайоныг бодит амьдрал дээр өвдөлт мэдрэх бүрд туслах Сайд нь өвдөлт мэдэрдэг байж. Тэгээд Сайд Эйблист мөнгө өгөөд хамтдаа интернет кафе орлоо. Учир нь Сайд Эйблисээс Кайоны сэтгцэн эмэггийн талаар олж мэджээ. Тиймээс тэр нь яг ямар учиртай эмгэг болохыг хамтдаа судалгаар интернет ухаж эхэлдэг. За тэгээд Кайоны сэтгцийн нөхцөл байдлыг ойлгож авсан Эйблис тэрнийг сүрдүүлээд нэмэргүн байна гэдгийг гадарлаж эхэлнэ. Гэхдээ ямар ч тач тэр үнэхэр хүмүүсийн амь насыг юм чинээ боддгоо мó эсвэл тэрний дотор өчүүхэн төдийч болов хүн чанар үлдсэн юм уу гэдгийг шалгаж үзье гэж Эйблис туслахтаа хэлдэг. Тэгээд Кайоныг ажлынхаа өрөөнд дасгалаа хийж байхад нь гаднаас нь тугжиж гал тавиад энэ байшин бүхэлдээ шатна. Энэ түүмэр тоцгоныг бүхэлдэнд шатааж мэднэ. Энэ бүх сүрлийг зогсоож чадах цорын ганц хүн нь чи. Зүгээр л нэг хүслээ хэлчих гэж шахлаа. Гэвч галын тохиоллоос болж норсон Кайон ууртайгаар юу гэж өнөөдөр өөхөх цорын ганц хүн бол чи гэж хэллээ. Тэгэд яг ихэн зургүй арын хаалгаараа гараад ирнэ. Тэгэд гартаа турбаа бариад Эйблисийг нэвширтлэн зодно. Чи галаар тоглох дуртай мэдтэй? Хали хоёулаа тоглоё л доо. Ингээд ухаан жолоогүй зодож гарлаа. Гэхдээ чи хүмүүстэй ингэтлээ санаа тавьдаг гэж юу? Хүмүүс сайхан надад огтхон ч хамаагүй. Харин чи миний өнөөдрийн төлөвлөгөөг сүрүүлчлээ. Ингээд үргэлжлүүлээ зодно. Энэ үеэр гал командынхаа ирээд Кайонд нэвширтлээ задуулж байгаа Эйблисийг хараад гайхацгаадаг. Бандсан мань Эйблис мэдхий санаа зовдоо би хүн биш болохоор өвдөлт мэдэрдэггүй юм гэж тайлбарлах гэж оролдоно. Энийг нь сонсон Кайон дэлбэртлээ ууралж би чамайг бурхан руу чинь илгээгээд үгүй л дөө. Ингээд ухаан алдтал нь шанаадна. Гайхалтай нь гал командыг ирэхэд гал айл хэдийн өөрөө унтарчихсан байлаа. Тэр өрөө Кайон уламжлал ёсороо ганц найзуулах Минжитэй нэг хоолны газар дуулзаад хоол идлээ. Тэгэд Кайон эмээгээ нас барсан даруйд амиа хорлох бодолтой байгаагаа найзтай хэлнэ. Үнэн дээр Кайон олон жил өөхөх тухай бодож явсан байна. Тэдний яриаг үл үзэгдэгч болсон Эйблис анхааралтай сонсно. Тэгсэн Кайон Эйблисийг харчихна. Тэгээд Эйблис руу хууралж хашгирсанд Эйблисийг харахгүй байсан бусад хүмүүс тэрнийг ганцаараа яриад байна гэж боддог. Ингээд эвгүй байдалд орсон Кайон харих замдаа нэг хавчаар аваад Эйблист өглөө. Энийг зүгөөд яв. Тэгвэл чи алга болсон ч хүмүүс энэ хавчаарыг харна. Тэгэхгүй бол намайг хүмүүс сэтгцэн эмгээг нь хүндрээд галзуурчч гэж бодоод байна. Би энийг чинь сүвнээр болгоод хадгалч. Харин чи ядаж нэг хүслээ хэлж болохгүй юм. Чи яагаад дандаа хүсэл гэдэг юм? Чи надаас ангиж ирэх тэгтлээ хүсэж байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Чи намайг 1000 жил дэнлүүнд хорсон штэ. Би чамайг зүйл дуусгахыг их хүсэж байна. Чи надтай уулзж байсан гэдгээ нотолж чадах юм уу? Чамайг би миний нүдэн дээр задралд орж үгүй болтол чинь хажууд чинь байсан шүү. За яах вэ? Тэгвэл би чамд ихний хүслээ хэлье. Миний ихний хүсэл бол мөрий. Би чамтай мөрий тавь. Хэрвээ чи энэ мөрийнд ялвал би дараагийн 2 хүслээ амархан зүйл дээр хэлээд чамайг чөлөөлнө. Тэгээд чи намайг халаарай. За ингээд мань Кайон хүслээ хэлнэ. Эйблис хүмүүсийг хорон муу санаад амин хуваа хичээсэн гэж үзчихсэн учраас Кайон тэрэнд энийг батлах боломжийг олгодог. Тэд хамгийн түрүүнд тааралдсан 5 хүний тус бүр 3 хүслийг нь биелүүлж өгөхөр боллоо. Хэрвээ тэр хүмүүсийн ихэнх нь амин хуваа хичээсэн хорон муу зүйлийг хүсвэл Эйблис ялна. Үгүй бол Кайон ялна. Урд өмнө нь ийм хүсэлтэд таарч байгаагүй Эйблис гайхсан ч яах чаргагүй боллоо. Кайон тэрэнд хавчаараа өгч зүйлгнэ. Хэрвээ Эйблис хавчаараа зүүсэн бол ганцхан Кайонд харагдж байгаа. Хэрвээ зүгээгүй бол бүх хүнд харагдаж байгаа хэрэг гэж Кайон Эйблистэй тохирсон. Ингээд тэр хоёр хамгийн түрүүнд таарсан 5 хүнийг бүртгэж авахар явцгаалаа.
За sorry манайхаа нэг төр пауз авчих. Яг уу гэхээр борон та нартай гялс хамтран ажиллаж байгаа чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach Impix хувьцаат компани монголчуудад зориулсан нэг галзуу юмыг сонирдуулах юм. Mach Impix хувьцаат компани түүхт 80 жилийн огоо өгтөн 80 азтантай урамшуулалт хөтөлбөр зарлалаа. Та урамшууллын дугаар болон QR код бүхий тагтай нийслэл хям, бэлтгэгта салями, малчин хям, онцгой чанмал хям, зочид чанмал хям, дээж чанмал зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан аваад таг дээрх QR кодыг уншуулан промо цэг Mach Impix цэгийн вебсайтад нэвтэрч урамшууллын дугаар болон баримтын зургийг бүртгүүлээд олон бэлгийн эзэн болоорой. Чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach Impix хувьцаат компани. Тэгээд нэг дэлгүүрийн худалдагчтай таардаг. Тэр хүн Кайоныг таниад тэрэнд энэ амралтын өдрөөр засварын газарт чинь очиод машиныхаа тосмааслыг солиулна шүү гэж хэлчихэд яваад өгнө. Дараа нь тэр хоёр Кайонтой хамт сурч байсан нэг эмэгтэйтэй таардаг. Тэр одоо банкнд ажилладаг болжээ. Тэр Кайоныг сайн мэддэг учраас тэрнээс болгоомжилж айж чижирсээр хажуугаар нь гараад явна. Тэр шөнөөр Кайонтой таарсандаа айж байсан ч Иблисийг харахгүй байлаа. Иблис энэ хоёр хүнийг би үлхэн аргалчих юм байна гэж өнгөрч байтал гэнэт ард нь нохой хуцах сонсогдлоо. Иблис хүнд харагдахгүй болсон байтал яагаад нохой тэрнийг хараад байгааг асуухад нохой бүх сүнснүүдийг харж чаддаг юм. Тэм учраас намайг үл үзэгдэгч болсон ч энэ харж чадна гэж Иблис тайлбарллаа. Тосгоны нохтоос над руу байн хуцдаг ганц нохой энэ. Тэгвэл 3 дахь хүслийг нь биелүүлэх хүн энэ болголтой. Нохооны хүслийг биелүүлнэ гэж юу байх втэ? Тооцохгүй. Чи хамгийн түрүүнд уулзсан 5 гэж хэлсэн болохоос яг хүн гэж хэлээгүй шүү дээ. Тийм болохоор нохойг тооцноо. За тэдэнтэй таарсан 4 дахь хүн нь тосгоны рестораны эзний хүү болж таарна. Шөнөөрөө ганцаараа явах аюултай шүү. Дөхүүлээд өгөө. Би ганцаараа биш байгааг харахгүй нү. Ингээд Кайоныг ууртаа хариулсанд цаадах нь агаад бушуухан яваад өгдөг. Иблис Кайоныг энэ хамгийн аюултай хүн нь чи гэдгийг энэ нөхөр мэдэхгүй л байна да гэж явуулж үтэл тэдэн дээр нэг ютубер залуу ирж таарлаа. Тэр ч бас харанхуйд Кайонтой таарсандаа эвгүүцэж бушуухан хажуугаар нь гүгээд явчихна. Ингээд Иблисийн хүслийг нь биелүүлэх ёстой 5 хүний тоо бүрдэнэ. Ингээд азтай 5 хүн бүрдлээ. Одоо явж тэдэнд ид шидэ үзүүлдэ. Энэ 5 азгүй байна. Эднэр нүдэн дээр чинь адгийн амьтад болж хуурна. Хүмүүс хүслээ биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцадаггүй. Хүсэл нь биелээд ирэхээр жинхэнэ төрхөн л ил болд юм да. Тэгэхээр миний ихний хүсэл миний талаар чамд юуг ойлгуулв? Чи бол сэтгцэн өвчтэй гажиг. Чамаас болоод одоо 4 хүн нэг нохой амьдралаа алдахаар болоод байна. Яагаад гэвэл 2 төрлийн бэрд байдаг юм. Сайн болон муу. Моонууд дундаа хамгийн хүчрхэг нэг л бэрд бий. Тэр нь Иблис. Маргааш нь Иблис туслах Сайдтайгаа ярилцаж сууна. Би энэ эмэгтэйд ялагдаж болохгүй. Энэ эмэгтэй ихний 3 хүслийнхээ нэгийг бусдын төлөө зориулчлаа. Дахиад ийм хүсэл хэлчихвэл би эрсдэлд орно. Тиймээс би өөрөө нуугдчих. Энэ эмэгтэй үсрээл 80 жил амьдрын үз. Тэгээд нас орчхоор нь би эрх чөлөөтэй болно шүү дээ. Тийм учраас чи тэрний засварын газарт ажилд ороод тэрний талаар мэдээлэл өгч бай. Харин би эндээс холдлоо. Үгүй та тэгээ хаа нуугдах юм бэ? Эндээс хол. Бурхантай ойрхон газарт. Тэгээд тэр шидэт дэнлүү дотроос нисдэг хевсээ аваад гарч явах замдаа Кайоны эмээгийн хийж байсан бибимбабыг шүүрч аваад намайг харсан гэж Кайонд битгий хэлээрэй гэж хэлчихэд яваад өгнө. Тэгээд хевсэн дээрээ суугаад Кайоны эмээгийн хийсэн хоолыг амтрахын эдэнгээ ингээд хэдхэн жил хүлээхэд эрхчлөөтэй болно гэж бодоод баяртайгаар нисэж явлаа. Тэгсэн удалгүй тэрний 2 хажуу талд Японы болон Солонгосын байлдааны онгоц гарч ирээд тэрнийг саадуулах гэж оролддог. Будаа эдэнгээ хевсээр нисж яваа тэрнийг хараад 2 нисгэгч мэдээж шууд шок. Энд нэг хүн хевсэн дээр суучаад бибимба бидэд байна гэж төв рүүгээ мэдээлсэн ч төвөнд тэдэнд яаж итгэх вэ? Гайхсан Иблис жонгцуудаас бушуухан зөгтнө. Удалгүй Япон Солонгос 2 улсын агаарын хилийн дагуу үл мэдэгдэх нисдэг бийд нисж өнгөрсөн тухай мэдээ дэлхий даяар тархдаг. Энийг үзсэн Кайон ууралж чи надаас зогтох гэж оролдоо юу? Чамаас болж 2 орны дунд дайн дэгдэх шахсан байна гэж Иблисийг загналаа. Энэ удаад тэр өмнөх шигээ турбаа биш харин алах барьцсан сууж байсан учраас мань Иблис өмнөхөөсөө ч илүү болгоомжлно. Энэ үеэр Сайд Кайоны засварын газарт ажилд орохоор ирсэн ч Иблистэй халз таарч хоёулаа бантаж байгаад холбоотой гэдэг нь тэр дороо баригдаж орхино. Урамгүй болсон Сайд асууна. Та чинь нуугдна гэдсэн чинь яагаад ийм амархан баригдчихваа? Бидний санаа зовоо. Надад төлөвлөгөө байна.
Энэ нөхөр ер нь өмнөх амьдралуудаа юу хийж яаж яваад өгсөн болохыг нь олж мэдээ. Тэгэд Иблис цаг хугацаагаар аялж 1909 оны 10 сарын Харбинд очлоо. Тэр орой Кайон нууц ажиллагаа зохион байгуулж байгаад Япон цэргүүдэд буудуулж амиа алдсан байж. Тэгсэн Иблис яг тэр үеэр нь тэнд очиж таарад Кайоны урдуур орж суманд оногддог. Кайонч тэрэнд талархаад дараагийн амьдралдаа уулзцгаая гэж хэлээд яваад өгдөг. Аргагүй байдалд орсон Иблис дахиад цаг хугацаагаар аялж 1592 онд очлоо. Кайон тэр үед И Сүншин жанжны элч болон эзэн хааны ордонд очжээ. Гэвч үл үзэгдэгч болсон байсан Иблис хааны өмнө гинэт гарч ирээд Кайонтой юм ярих гэж байгаад хааныг хилэгнүүлж хоёулаа цааслуулах ялавч толгойгоо авахулцгаана. Ингээд ямар ч аргагүй болсон Иблис эргээд орчин үедээ ирнэ. Засварын газартаа машин засч байсан Кайон тэрнийг хаашаа яваад ирснийг нь асуулаа. Нилээн л хол яваад ирлээ. Уулзах хэрэгтэй хүмүүс байсан юм аа. Би чамд хүслээ хэлсэн байхад чи биелүүлэхгүй шүү дээ. Гэхдээ чи зариу цаг очих гэдэг юм шүү. Гэхдээ би бүхнийг зохицуулсан. Тэр хүмүүсийн хүсэл нь дээд цэгтээ тулах үед дэнлүүд тэдэнд харагдана. Тэгээд би хүслийг нь биелүүлж өгнө. Хэрвээ тэдний хүсэл ямар нэг зүйлийг өөрчлөвл би яаж тэрнийг нь мэдэх юм? Тиймээс би тэр хүслүүдийг нь найдвартай, өөрчлөгдөшгүй байдлаар тэмдэглэж авч баймаар байна. За тэгэд маргааш үүрээр Иблис Кайоныг дагуулад нэг шинэхэн баригдсан офисын байшингийн дээвэр дээр очлоо. Тэр хэрэг бичсэн л бол үрд бичигдсэн хэвээрээ үлддэг. Бас бичсэн зүйл нь зөвхөн үнэн байдаг. Худал зүйл бичвэл өөрөө арилдаг. Тийм шидэд үзгийг авахар тэнд очисон гэдгээ Кайонд хэлнэ. Тэгсэн Кайон энэнд нь төдийлөн итгэхгүй байна. Тэднийг ингээд ярилцах зуур тэр барилгын эзэн Рю гэгч залуу хүрээд ирлээ. Чи энэ дээвэр дээр гарах зөвшөөрөл авсан юм уу? Энэ бид хоёрын дунд ямар ч зөвшөөрөл шаардлагагүй. Далавчнаас нь нэг үд сугалж аваад зогтаарай. Гэж шивнэнгүүтээ шууд Кайоныг дээврээс түлхэж орхилоо. Сандарсан Рюч хойноос нь үсрээд тэрнийг тэрч авсанд нуруунаас нь далавч гарч ирээд тэрнийг газарт аюулгүй буулгадаг. Сонирхолтой нь өндрөөс унжуулсан Кайон жаргалтай байсан бол эсрэгээр тэрнийг аварч байсан Рю сандарсандаа байдгаараа хашгирч байлаа. Газарт буусан хойно Кайон чи далавчтай байж юундаа хашгираад байдаг юм? Би ойрд нисээгүй болохоор сандраад далавчнаас нь өд сугалж авах ёстойгоо Кайон саналаа. Одоо жоохон өвдөх байх шүү. Гэж хэлмэгцээ нэг өд сугалж аваад зогтаачихна. Рюг яа л доо хідэн өд зулгаачва. Гэж хэрэгтэй зэрэгцээд маний Иблис хүрээд ирнэ. Удаан уулзаагүй шүү. Чамайг суллагдсан гэж сонссон. Хэр удсан бэ? 1000 жил үү? Намайг эзгүүд дэлхий амар тайван байсан уу? Надаас улжил бүх зүйл буруугаар эргээд байна гэж чи буруутгаад байсан биш үү? Надгүйгээр дэлхий сайхан болоогүй. Харин ч дордож. Дайн тулаан аллаг хүчрхийлэл, шунал, амин хуваа хичээх үзэл, улам бүр газар хаваагүй гэж үү? Тэр бүхэн чиний тарьсан үрээс ургасан үр жимс. Дими яриа яах вэ? Мундаг сахиусанд ингэргээд байгаа үз. Ингэж дими ярьж явахаар хоёулаа хүчээ үзүүл яасан юм. Тэгээл дээ. Гэхдээ энэ чиний сүүлчийн тулаан байх болно. Гэж Рю хүлээд байшингийн дээвэр рүү нисээд явна. Шарн хөдөлсөн Иблис байшин дотор нь ороод бүх давхрыг нь цөм зохиж дээвэр дээр нь гарсанд шинэхэн байшингаа эвдүүлсэн Рю дэлбэртлээ уурлаа. Нэгэнт би эргээд ирсэн юм чинь араа харж явсан чинь дээр шүү аха. Гэж хэлчихэд алга болсон Рю ууралж хашгирсаар хоцорно. Рюгийн жинхэнэ нэрийг үхлийн сахиусан тэнгэр Азраил гэдэг байлаа. Кайоны Азраилаас сугалж авсан өд Иблисийн яриад өсөн шидэд үзэг болж таарна. Тиймээс Кайон эхэндээ юу бичихээ мэдэхгүй хэсэг тэнгэлдсэн ч үзгээ гаргаад эхэнд нь тэрслүү эмэгтэй гутланд орсон чулуу Ки Кайоны тэмдэглэл гэж гарчиг тавьдаг. Тэгэд би имэдэ дараа болдог гэж бичсэнд бичиг нүдэн дээр нь өөрчлөгдөж би имэдэ хүч өгдөг гэсэн болж хувирлаа. Энэ үг Кайонд хүрнэ. Тиймээс Кайон өөрт нь гүзээлзэг нь авчирч өгсөн имэдэ хэлнэ. Би энэ бүх хугацаанд буруу бодож иржээ. Би танд дараа болдоггүй харин ч хүч өгдөг байж шүү дээ. Чи энийг ийм оройтож ойлгож байгаа бол тийм ч ухаантай хүн биш юм аа гэж хэлчихэд яваад өгнө. Тэр өдөр Иблисийн хүслийг нь биелүүлж өгөх ёстой ихний хүн болох худалдагч эмэгтэй ажил дээр эрч хүч муутайхан зогсож байлаа. Дэлгүүрийн туслах менежер нь тэрнийг олонний нүдэн дээр зэмлж "Баятайхан хувцлаж нүүр амаа будаж байхад яадаг юм? Наад гарын дээр наасан шархны лентэ аваач. Удахгүй шинэ менежер ирнэ. Тэр хүнд ийм байдалтай харагдаж болохгүй." гэж дээрлэхэнгүй загналаа. Худалдагч эмэгтэйг Кан Имсон гэдэг. Тэр өдөр Имсон агуулгахдаа уран мутайхан ажиллаж байгаад гинэд шидэд тэнлүү олно. Шидэд тэнлүүнээс Иблис гарч ирээд гурван хүслийг нь биелүүлж өгье. Гэхдээ өгсөн хүн амьлуулахгүй, ирээд рүү явахгүй, бусд нь бүгд боломжтой гэж хэлдэг.
Дэлгүүрийн менежертэй гомдсон байсан ийм сонч шууд л би дэлгүүрийнхээ менежер нь болмоор байна гэсэнд Иблис хүслийг нь тэр доор нь биелүүлж өгнө. Тэгэд менежер болсон иймсэн өөрийг нь дээрлэхдэг байсан туслах менежерийг чи дэмий чалчиж байхаар явж худалдагч нарт тусал бас над хэтэрхий улаан уруулын будгаа арилга тэгэд үнэртэй ус ханхлуулад бити хүнсний тасгаар эргэлдээд бай гэж загналаа. Энэ үеэр нэг хүслээ биелүүлсэн ийм сон хэр өөрчлөгдсөн болохыг харахаар Кайон дэлгүүрт нь очиж таарна. Манай засварын газраар ирнэ гэсэн яасан. Би барууны машин авах гэж байгаа. Тэгэхээр танах руу цаашдаж очихгүй бах. Гэж их цантаа болсон иймсэн хэлчихэд яваад өгдөг. Кайон урамгүй байна. Яасан? Найжсэн хүн чинь их цантаа болцсон уу? Хүний мөн чанар ийм байдгийг мэдээгүй юу? Байнгын үйлчлүүлэгч алдна гэдгийг тооцоолсонгүй. Чи энэ хүмүүст надтай хамт яваагаар харагдаж болж байгаа юм уу? Тэд намайг танихгүй. Би тэдэнд алтлаг элсэн хуй болж харагддаг. Зүгээр л нууцлаг сүртэй байх үүднээс тэгж харагдахыг сонгосон. Яг манай найз Минжи үйлчлүүлэгчдэд сүртэй харагдахын тулд худлаанаас маск зүүдэхтэй адилхан юм а. Гэж Кайон хэлчихэд яваад өгнө. Иблис тэрний дахин яриад байгаа тэр Минжи гэдэг найз нь хэн болохыг мэдэхгүй байлаа. Тэгээд Минжи гэж хэн болохыг асуухад Кайон анх Минжитэй найзалж байсан үеэ дурсан санана. Минжи ангийнхаа дээрлэхүү хүүхдүүдэд дандаа дээрлэхүүлдэг байж харин тэдний өөдөөс зоригтой сүрж чаддаг ганц хүүхэд нь Кайон байлаа. Тиймээс Кайон тэднээс Минжиг өмөрхөөр шийдэж тэгэд тэр дээрлэхүү охтуудыг ариун цэврийн өрөөнд байхад нь тэдэн лөө бензин цацаад шатаан гэж сүрдүүлсний хүчинд нөгөөдөл нь Кайон Минжи хоёрыг зүгээр орхихоор болж. Тэгээд Кайон Минжи дээр очиод чи надтай адилхан цор ганцаараа юм байна. Тэгэхээр чамд надтай нийлэхээс өөр сонголт байхгүй. Чи хичээлдээ муу юм байна. Энийг уншиж хичээлээ сайн хий. Хэрвээ залхууруул алчхан шүү. Ингэж хэлжээ. Ингээд сонголтгүй болсон Минжи Кайонтой найзалж Кайонч Минжиг байнга шагсаар хоёулаа сургуулаа маш амжилттай төгсжээ. Одоо Минжи тосгондоо шүдний имлэг ажилуулдаг болж. Энэ үеэр Рю захирал буюу Азраил Иблисийн тал юу хийж байгааг тагнаж яваад ирсэн туслах Иремээс мэдээлэл авч байлаа. Кайон эхний хүсэлтэд бусдын төлөө ашигласан гэдгийг Ирем илтгэж энэ байдлаар Кайон 3 хүслээ бүгдийг нь бусдын төлөө зориулвал Азраилийн хүлээсэн хүсэл биелэлээ олж Иблисийн толгойг авах боломжтой болно гэж тэр үзэж байлаа. Азраил үүнийг сохороаз гэж үзээд Кайоныг илүү хойр ажиглаж байх чиглэлийг өгч Иблис юу хийж байгааг асуулаа. Тэгсэн Иблис өдөржин шар ариг ууж автомат тоглоом тоглож бас Рю захирлын компани сошиал хаяг дээр байнга сөрөг комент бичиж байгаа гэж тусалх нь хариулна. Энэ хариулт тэрнийг уурлуулна. Тэр орой хамаг мөнгөөр автомат тоглоом тоглолцсон Иблис хажуугаар нь зурж өнгөрөхдөө тамхины иш хайсан залуутай муудалцлаа. Цаадхан ч хигжүүн гар байсан учраас Иблис тусалгаа дуудаад надад мөнгө хэрэгтэй байна гэж мөнгийг нь аваад бас энэ нөхрийг сургатах гэж хэлчихэд тоглоомоо үргэлжлүүлээд тоглодог. Тусалхан ч тэр дөрөө хар ирвэс болж хувираад мань нөхрийг ухаан алдтал нь айлгана. Ингэж явахдаа Саид цагаан уйл болж хувирсан Иремтэй таарч баярлдаг. Тэр хоёр уулзаагүй 100 орчим жил болсон байж. Бас биедээ талтай гэдг нь илэрхий. Гэвч тэр хоёрыг ойд ярилцаж суутал тосгонд нь хар ирвэс үзэгдсэн сургаар буутаа анчид хурж ирээд тэр хоёрыг барих шахлаа. Аз улахад мань хоёр амжиж хүн болоод тэндээс холдож явцгаана. Тэдний нэгийнх нь сүүл, нэгийнх нь чих хിവэрэ байсан ч тэр хоёр хүүхдийн парк орчоод буцаж явна гэж хэлж аргалаад тэндээс бушуухан холдож явцгаалаа. Маргааш нь Саид Иблист өрчин хархнуудыг байцааж угаад авсан мэдээлэлээ дамжуулж өглөө. Юу гэвэл машин засварын газар бол Кайоны үндсэн ажил биш, өнгөлн далдлалт. Харин Кайоны гол ажил нь хувьцаа арилж авч. Бас Кайон сар бүрийн 4-өр төгссөн өдрүүдэд дандаа хийдэг тогтмол зуршилтайг олж мэджээ. 4-ний өдрүүдэд усанд шумбаж, 14-ний өдрүүдэд ойгоор алхаж, 24-ний өдрүүдэд мужааны газартаа ажилдаг аж. Тэднийхээр 4-ийн тоо үхлийг илэрхийлдэг байх нь. Ингээд тэд Кайоныг алсураа үхэлдээ бэлдэж байгааг ойлгоно. Тэгээд тэд сандарч Кайоны мужааны газарт явж очлоо. Учир нь тэр өгчүүл Иблис тэрнээс өшөөгөө авч чадахгүй болох нь. Тэгэд хэрв Кайоны эмээ нас барчвал Кайон тэр дороо амиа хорлоно гэдгийг ойлгосон Иблис тэрний эмээг асархаар шийдлээ. Тэгэд тэр эмээгийнх нь өмнөөс тариалангийн талбай дээр өдөржин ажиллана. Тэр нь дуух юм дөхүүлж явсан Саид тэрнийг өрөвдөж Кайоны эмээ өгөхөөс өмнө та төрүүлээд өгчихгүй дээ гэж хэлнэ. Энэ бүх хугацаанд засварын газарт Кайоны туслахаар ажиллаж байсан Саид өөр нэг чухал зүйлийг Иблист хэлдэг. Кайон тэрнээс өмнө Кайон Саидтай уулзаж байсан эсхийг бас 983 жилийн өмнө яаж нас барсан бэ гэдгээ асуусан байж. Энийг сонссон Иблисийн урам хугарлаа. Учир нь Иблис тэрний талаар бүх зүйлийг санаж байхад Кайон тэрний талаар юу ч санахгүй байгаад нь.
Иблисийг 1000 орчим жил дэнлүүн дотор сууж байх зур Каян 3 удаа амьдрахдаа Иблисийг нэг ч санаагүй байна. Гэтэл Иблис тэр бүх хугацаанд тэр 3 хүслээ бусдад зориулсантай харамссан болов. Миний дэнлүүн дотор яагаад ганцхан сандлал байдаг юм бол? Гэж бодсоор 1000 жилиг өнгөрөөжээ. Тэгээд хэрв 3 хүслээ бусдын төлөө зориулвал намайг үхэн гэдгийг Каянд хизээч хэлж болохгүй шүү. Гэж Саид хатуу сануулдаг. Гэвч Каян аль хэдийн ард нь ирээд зогссон. Тэрний бүх яриг сонсож байгааг тэр мэдээгүй байлаа. Дараа нь Каян сэтгцэн эмчтэрээ очиж сэтгцээ шалгуулад тэгээд Иблисийг дагуулж Сөүл хот руу яваад шопинг хийнэ. Би яагаад энэ бүх тортой эмч нь барьж явах ёстой юм бэ? Харахгүй байна уу? Би өсгөтэй гуталтай байна. Тэр хоёр оройн нэг үнэтэй ресторанд оройн хоол идээд хотын хамгийн өндөр цамхгийн орой дээр гарцгаалаа. Энд харанхуй байгаа нь надад таалагдж байна. Харанхуйд сэтгэл хөдлөл маань харагдахгүй амар байдаг юм. Тэр утгаараа ч юм уу чи надад таалагддаг. Гэхдээ чи шууд ингэж хэлчих болохгүй шүү дээ. Ингэж цочирдсан мань Иблис хэлээд яагаад тэр болохыг нь асуулаа. Чи яг л миний засдаг машинууд шиг сэтгэл хөдлөлийг нь таах гэж оролдох шаардлагагүй. Тэгэд өөрт нь дотн санагддаг зүйлсийн хамгийн сүүлд задлангийн мэлхийнүүдийн ард Иблис ордог гэдгийг Каян хэлэхэд урам нь хугарсан Иблис тэгвэл би танд таалагдахын тулд түнэр харанхуйг бэлгэлээ. Гэж хэлээд хотын бүх гэрлийг унтраасанд тэнд хав харанхуй болж тэнгэрийн одод гэрэлтэж эхэллээ. Тэгэд Иблис Каяныг хартал Каян тэрнлүү тас ширтэж байлаа. Яасан бэ? Альвэ? Юу альвэ гэж? Үнсэж. Одоо чинь үнсэх мөч биш үү? Сандарсан Иблис хэлнэ. Гүй би үнсэхгүй. Тэгвэл би л үнсэхээс. Хүмүүсийн яриад байдаг шиг гоё зүйл юусоо алга. Иблисийн шарн хөдөлж. Жинхэнэ үнсэлт гэдэг чинь ийм байдаг юм. Ингээд тэрнийг үнснэ. Тэр мөчөд тог ирээд бүх зүйл тодорно. Маргааш нь Иблис анхны үнсэлтэд алдсандаа хямарч Каянтай таарахгүй гэж байдгаараа хичээж байсан бол Каян тэрнтэй таарах бүрдээ үнсэлцгээе гэж хөөхөлжээ. Арга барсан Иблис чадлаараа зүгтаж тэр бүхэл Каяны мужааны газартаа хийсэн авсан дотор нь хүртэл нуугдж үзнэ. Махын бих хувьцаат компани түүхтэй 80 жилийн ойгоо өгтөн 80 ацтантай урамшуулалт хөтөлбөр зарлалаа. Та урамшууллын дугаар болон QR код бүхий тагтай нийслэл хям, бэлтгэгтаа салями, малчин хям, онцгой чанмал хям, зочид чанмал хям, дээж чанмал зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан аваад таг дээрх QR кодыг уншуулан промо цэг Махын бикс цэгийн вебсайтад нэвтэрч урамшууллын дугаар болон баримтын зургийг бүртгүүлээд олон бэлгийн эзэн болоорой. Чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Махын бикс хувьцаат компани. Арга барсан Иблис хэлнэ. Жинхэнэ ёсоор үнсэлцхийн тулд заавал гадаа бороо орж байх ёстой. Тэр орой бороо ороогүй байсан да. Хамгийн ихнийг хамаагүй. Харин дараагийнхаас заавал гадаа бороо орж байх ёстой. Ийм дүрмтэй юм. Тэр орой банкнд ажилладаг Каяны ангийн хүүхэд Каяны дансыг үзээд байдгаараа атаархад сууж байлаа. Тэрнийг Бугян гэдэг. Маргааш нь Минжи Каян хоёр тэдний банкнд ирж эрхлэгчтэй уулзаж байхыг Бугян бас харж. Тэдний эрхлэгч тосгоныхоо хамгийн мөнгөтэй бизнес эрхлэгчдийг дуудаж уулзаад тэдэнд сүүлийн үеийн тэтгэврийн нэрийн дансны үйлчилгээгээ танилцуулахыг хүссэн нь тэр байж. Бугян тэдэнд кофе зөөж таарсан учраас барьсан үнэтэй цүнхийг нь хараад тэдэнд атаархаж. Ядж хахад эрхлэгч нь тэрнийг хуучин ангийн хүүхдүүдийнх нь нүдэн дээр загнасанд тэрний уур бүрчих хүрсэн байлаа. Тэр өглөө Иблис гэрээсээ гарч явахдаа кинонд яг өөрийнх нь ярьсан шиг залуу хосууд бороонд үнсэлцэж байгааг хараад гайхнаа. Зохиогод хэлсэн зүйл нь үнэн болж таарсанд Иблис цочирддаг. Энэ үеэр Каяны эмээ гарч ирээд гэрийнхээ AI туслахад хандаад "Жини, өнөөдрийн цаг агаар ямар байна? Хэлээдэх" гэж хэллээ. Энэ үед Иблис өөрийг нь ярьж байна гэж бодоод "Надаас яагаад ийм асуугаад байгаа юм бэ?" гэж уралсан ч AI төхөөрөмж эмээд тэр өдрийн цаг агаарыг хэлж өгөхийг сонсоод Иблис "Энд надаас өөр бирд байдаг байх нэ" гэж бодоод "Жини, Каян сүүлд интернетээр юуны талаар хамгийн их хайсан бэ?" гэж асуусанд AI туслах тэрэнд бүгдийг хэлж өглөө. Тэгсэн дандаа хизээ бороо орох вэ? Бороо оруулдаг ямар зан үйл байдаг вэ гэсэн асуултууд байсан нь Иблисийг цочирдуулна. Энэ үеэр засварын газартаа машина засчулсан Каян Саидаас "Энэ 7 хоногт хизээ бороо орох уу?" гэж асуулаа. Саид "Энэ 7 хоногт бороо байхгүй. Ирэх 7 хоногт нэг л удаа бороо орох юм байлээ" гэсэнд Каян ууралжна. Энэ үеэр Иблис засварын газар очиж таарад Каяныг муухай аштай байгааг мэдмэгцээ бошуухан эргээд зугтаалаа. Тэр орой Каян эмээтэй хоол хийхэд нь тусалж байхдаа гартаа барьсан хутгандаа өөрийгөө хараад
Би ч хөөрх юм аа. Өмнөхөөсөө ч хөөрхөн болчих гэж хэллээ. Энийг харсан Имэн цочоод "Гэхдээ чи наад хутгаа хурдан тавь" гэж загнасан бол яг тэр үеэр орж ирж таарсан Иблис ч тэндээс дахиад л зовгтнаа. Дэнлүүн дотор орсон хойноо Иблис Саидад болсон бүхнийг ярихад цаадах нь Каён шиг сэтгцэн эмгэгтэй хүмүүс нарциссист байх нь түгээмэл үзэгдэл гэж тайлбарллаа. Энийг сонссон Иблис тэрнийг үнсэндээ харамсаж эхэлсэн бол Саид тэрэнд "Энэ бол тэрнийг уруу татах ихний алхам" гэж тайвшруулна. Тэгээд дараагийн удаа үнсэлцэхдээ илүү амжилттай байхын тулд шүдээ янзлуулахыг зөвлөлөө. Ингээд Иблис тосгоны цорын ганц шүдний эмнэлэгт очиод шүдээ эмчлүүлнэ. Эмч тэрэнд "Эвгүй санагдвал гараа өргөөрэй" гэж хэлсэн учраас Иблис эмчилгээний туршид 2 гараа өргөсөөр эмчилгээгээ нэг юм дуусгадаг. Эмчилгээ дууссаны дараа төлбөрөө төлөх гэсэн ч тэрэнд иргэний үнэмлэгч мөнгөч байсангүй. Учир нь тэр үйлчлүүлж эхлэхдээ "Би танай газрын эзнийг танина" гэж худлаа хэлсэн байж. Ингээд тэндээс гарахдаа Минжитэй таарч өөрийгөө Каёны найз гэж хэлэхэд Минжи гайхаж "Би Каёны ганц найз юмсан" гэж хэлээд тэр хоёр хамтдаа Каён дээр очно. Минжи төлбөрийг нь Каёноос нэхэж "Ийм ямар нь мэддэхгүй хүнийг гэртээ байлгаж болохгүй" гэж Каёныг зэмлдэг. Энийг сонссон Иблис 2 гараа дахин өргөж өөрт таагүй байгаагаа илэрхийлсээр байна. Гэвч нөгөө хоёр нь тэрнийг яагаад 2 гараа дахин өргөөд байгааг нь ойлгодоггүй. Ингээд Иблисийн шүдний төлбөрийг хийгээд Минжиг явуулсныхаа дараа Каён Иблисийг хөх няц болтлон зодоод машинда төвжиж орхилоо. Машинд суусан Иблис шар ариг унга Каёны машины жолоог мушгиж тоглоно. Тэгсэн тэдний хажуугаар цагдаа явж таарад тэрэн дээр хүрээд ирнэ. Каён ч тэрнийг шогломоор санагдаад машина удирдлагаараа асаачиж цагдаа нар ирээд "Машин чинь асаалттай байхад шар ариг ууж болж байгаа мó?" гэж хэлээд согтолт шалгах аппарат үлээлгээд тэрнийг цагдаагийн газар руу аваад явчихдаг. Гинэн Иблис тэнд юу болоод байгааг мэдэхгүй өөртөө тоглож байна гэж бодно. Сандарсан Саид тэрнийг цагдаагийн газраас авсанд Иблис тэндээс гарч шууд Сакура цэцэглэх баярын фестивал руу явлаа. Тэнд Иблис Каёны эмээтэй таарч "Та биесэн бодорой, урт наслах хэрэгтэй шүү" гэж ятгахна. Тэрний энэ хачин байдалд эмээн цаагаараа дургүй байлаа. Тиймээс Иблисийг сатаруулж байгаад холдоод явчихдаг. Тэгсэн Иблис ингэж явахдаа уутанд хийгээд өмднөөсөө зүүцсэн байсан Каёны өгсөн хавчарыг халаасны хулгайчид алдаж орхино. Иблисээс хулгай хийсэн нөхдүүд ууданд хямдхан хавчаар байсанд уурладаг. Энэ үеэр фестивалийн хамгаалтыг хариуцж байсан нутгийн залуучууд тэдэнтэй таарад 2 талаас хутаг цохиур гаргаад зодолдохоор болно. Тэгсэн үүнтэй зэрэгцээд Иблис ирээд алга болсон хавчаараа олоод баярлдаг. 2 тал Иблисийг хэний тал болохыг мэдэхгүй байсан учраас хоёулаа дайрсан ч Иблист тэдний зэвсэг нөлөөлсөнгүй. Баярлсан Иблис өөрийг нь цогч байгааг ч тоолгүй. Тэндээс цэцгийн дэлбэ болон агаарт замхарлаа. Үүнтэй зэрэгцээд тэнд байсан нөхдүүдийн зэвсэг нь цэцэг болж хувирсанд нөгөөхэд гартаа барьсан цэцгээрээ бие биенийгээ балбсаар хоцорно. Тэрээр тосгоныхны бүтэн жил хүлээсэн галын наадам болоход Иблис галын наадмаар дамжуулж Каёнд сэтгэлээ илчлэхийг оролддог. Хэрвээ Каёныг эргүүлж өөртөө татах юм бол тэрнийг унагахад амархан болно гэж Иблис Саид 2 тооцоолжээ. Тэгсэн орчин үеийн үг хэллэг сайн мэдэхгүйгээс болоод Иблис агаарт баахан хараалын үгтэй салгиуд буудулчихсан байлаа. Энэ үеэр Каён олноос холуур ажлынхаа баринд машина засч байна. Тэгсэн тэрэн дээр Азраил ирээд олон жилийн туршид Иблисийн толгойг авахар зорж ирсэн гэдгээ хэлж "Чи миний тусламжтайгаар хизээж Иблисийн арганд орохгүй байх болно" гэж Каёнд хэлдэг. Тэгсэн Каён урдаас нь "Чи ирчээд миний бэрдэг алах талаар надад ингэж ярихыг би зөвшөөрөхгүй" гэж уурлаад тэрнийг хөөгд явуулдаг. Каёныг ингэж таамаглахын аргагүй байгаад Азраил ууралж туслахдаа тэрний эмэггийг судлах номнууд авчирч өгөхийг тушаалаа. Харин нөгөө талд Иблис Каёны найз Минжитэй хамт нэг зоогийн газарт сөөж уугаад сууж байна. Нэлээд халсан Минжи Иблист "Миний найзыг хамгаалж яваарай. Тийхгүй бол би чамд сургаад өгнө шүү" гэж хатуу санууллаа. Тэр хоёр элдвийн зүйлсийг ярилцаад инээлдэж байгаа гаднаас нь харж зогссон Каён тэсгэл алдаж дотогшоо ороод Минжиг авч гарахдаа Иблисийг төлбөр хийнэ гэж үлдээчээд яваад өгдөг. Ингээд Иблис дахиад л цагдаагийн газарт хүргэгдэнэ. Харих замдаа Каён Иблист уурлана. "Чи цагдаагийн газарт хүргэхдгээр яагаад дандаа намайг дуудаад идэх юм? Адилхан сахиусан тэнгэр байж Азраилыг дуудаж болдгоо юм уу? Бурхан сахиусан тэнгэрүүдийг гэрлээс, бэрдүүдийг утаагүй галаас бүтээсэн. Гэвч галаас бүтсэн бэрдүүд бардан болж Бурханаас илүү гайхахыг хүссэн. Бурхан хэлгэнж биднийг устгуулахаар сахиусан тэнгэрүүдэд илгээсэн. Тэдний толгойлогч нь Азраил байсан. Бид тэдэнтэй 300 жил тулалдсан. Тэд бүх бэрдүүдийг хятсан. Тэгээд би ихэнх ах дүүсээ алдсан. Амьд үлдсэн ах дүү нар чинь хаана байгаа юм?
Нод шиг дэнлүүнд эсвэл бүгжинд нуугдж байгаа байх. Эсвэл хүнд ч мэдэгдэлгүй дэлхийгээр аялж цэцэг ургуулж эсвэл энд тэнд бороо оруулж байгаа байх. Бороо гэсэнд Каёны нүдэн сэргээд "Гэхдээ тэгвэл чи тэр бороо оруулдаг дүүгээ надад олж өгөөрэй" гэж хэлнэ. Энийг сонссон Иблис сандарч тэндээс бошуухан зогтноо. Энэ үеэр супермаркет дотор шинэхэн менежер Иймсон хуучин хамтрагч нараа баруун солгоогүй загнаж байлаа. Хуучны хамт ажилладаг байсан худалдагч нар нь найзыгаа менежер болсонд ихэндээ баяртай байсан ч удалгүй зан нь хувирсан учраас бүгд дургуутсах болжээ. Тэдний нэг ууралж зовж өдийн насанд арай гэж менежер болчоод ийм арчаагүй зан гаргах ч гэжтэй гэж хэлсэнд энэ үг Иймсоныг эвгүй байдалд оруулна. Тэгээд Иймсон "Би одоогоос 20 жилийн өмнө энэ дэлгүүрийн менежер болмоор байна" гэж хоёр дахь хүслээ хэллээ. Ингээд Иблис ч тэрний хүслийг биелүүлж өгнө. Энэ үеэр тосгоны нөгөө захад шинэ баригдсан тансаг байшинд нэг гэр бүл нүүж ирж байгаа харагдана. Тэдний хүү хүлмуутай байлаа. Хүү гэртээ ирэхдээ байшингийнхаа цонх руу харсанд тэнд нэг учир битүүлэг хүн зогсож байгаа харагдлаа. Ээж нь ирээд "Аав чинь яагаад чамайг аваагүй юм бол?" Гэхэд хүү "Аав завгүй гэсэн" гэж хэлдэг. Тэгсэн энэ үеэр хүүгийн аав Каёны ажил дээр ирээд тэрнтэй уулзна. Тэр залуу Каёнтой хамт сурч байж. Тэр Каёны муухай ашиг үлдээж ээлдгээр ярилцаж байгааг харсан Сайд дотроо уурална. Тэгээд Сайд энэ талаар Иблист хэлсэнд Иблис дургуцлаа. Тэгсэн энэ үеэр бороо орсонд Иблис сандраад бушуухан нуугдахаар явлаа. Харин нөгөө талд бороо орсонд баярлсан Каён шүдэ угааж Иблисийг олж үнсэлцгээр хайж эхэлнэ. Гэвч Иблис хаанч байсангүй. Ингээд арай гэж Иблисийг олоход бороо зогсож таарлаа. Каён уурална. "Гэхдээ чи хамгийн чухал мөчөд хаашаалга болчтой. Гэхдээ чи өдөр ажил дээр ямар залуутай уулзсан юм?" Ингэж Иблис хариу уурлаадахна. Бас Иймсоныг 20 жилийн өмнөх үе рүү аваач байхдаа Иблис бяцхан Каёнтой уулзах гэж оролдсон. Үүнээсээ болоод толгойроо чулуугаар цохиулсан гэдгэж хэлнэ. Нэг бол толгой аглах гээд, нэг бол үнсэх гээд. Гэхдээ ямар учиртай юм бэ? Ингэж Иблисийг асуухад Каён толгойгч нь хагалсан нь дээр юм байна. Ингээд тэрэн лөө цохих гэж дайртал яг тэр үеэр нөгөө нохоо ирээд хуцаж эхэллээ. Тэр нохооны хүслийг биелүүлэх ёстойгоо сансан Иблисийн толгой гинт ажилч нохойг хөнгүү газар таваачаад амьтны хэлээр ярьж чаддаг Сайдаар дамжуулж "Чиний 3 хүслийг биелүүлээ. Гэхдээ чи эхлээд энэ тосгоны бүх нохойг Каён руу дахиж хизээж хуцахгүй бай" гэж хэл гэж тохирдог. Тэр өрөө тэдний тосгонд нэг өндөр царайлаг залуу гинт гарч ирсэнд тосгоныхан бүгд гайхан биш ирцгэн. Гудамжинд явсан охтуудын харцыг булааж үйсэн тэр залуу хэн болохыг хэн ч мэддэггүй. Тэгсэн гинт нөгөө залуу нохоо шиг шонгийн мод үнэрлж байснаа хөлөө өргөд нохоо шиг шээж эхэллээ. Нөгөө нохооны ихний хүсэл нь царайлаг сайхан залуу болж хувирах хүсэл байж. Маргааш нь Каёныг ажил дээрээ ирэхэд эмээн залгаж дэвтэр дээрээ юу бичсэн болохыг нь лавлаж асуулаа. Учир нь Каён Иблист хэлсэн нөгөө 5 хүний хүслийг нөгөө шидэт дэвтэр дээрээ бүртгэж авчээ. Эмээн дэвтрийг нь харсан болохыг ойлгосон Каён Иблисийг дуудаж дэвтрээ илүү найдвартай хадгалах шаардлагатай боллоо гэж хэлээд дэнлүүн дотор нь нуухаар тохирно. Иблис Каёныг дагуулад дэнлүүн дотроо ирлээ. Энэ үеэр Каён өөрийгөө бусдын гутланд орсон чулуу гэж боддог тухайга. Өөрийнхөө амиа хорлолтыг аль болох золгүй явдал мэт болгох хүсэлтэй байдаг тухайга тэрэнд ярьж өгнө. Тэгээд "Чи миний бирд учраас тэр Азраилд ерөөсөө ялагдаж болохгүй шүү" гэж хэлээд Иблист "Миний бүх тавилгыг энд авчир" гэж тушаалаа. Тэгээд хамтдаа нууц ажлын өрөө бий болгоно. Ингээд бэлдэж байхдаа Каён тэрнээс "Иймсэн яагаад тэр дэлгүүрээс холдохгүй 2 хүсэлтэй тэр дэлгүүртэй холбоотой хүсэл хэлсэн бол" гэж асуухт нь Иблис хүн бүр хаан байхыг хүсдэгч өөрийн дассан орчноос солихыг хүсдэггүй. Энэ нь тэдний аймхай зантай холбоотой. Тийм болохоор би тэднийг үзэн яддаг гэж тайлбарллаа. Хариуд нь Каён багжаа шүүрч аваад "Хэрвээ би хүн төрлөختний өмнөөс чамайг алчвал би Девачинд очих уу" гэж хэлээд тэрнийг цогхоор хөөж эхэлдэг. Мань хоёрыг дэнлүүн дотор ингээд үүмүүлж байх зур эмээн дэнлүүн дотроос гарах чимээг сонсож гайхаад барьж авч үзсэн ч найз нь ирсэн учраас дэнлүүг шидчихэд яваад өгнө. Үүнээс нь болоод дэнлүү дотор байсан өнөөх 2 тэврэлдээд газар тунцгаалаа. Тэгээд тэр 2 гадаа бороо орж байгааг ойлгож дэнлүүнээсээ гарсан ч эмээн гадаа уйлж байгаатай таарна. Учрыг асуусанд эмээгийнх нь найз нас оржээ. Эмээгийнх найзын оршуулганд хамт очисон Каён эмээгээ гашуудан уйлж байгааг харж суuna. Тэгсэн эмээн бусдад "Хэрвээ би өгчүүл энэ муу охин минь яах вэ?" гэж ярьж байгааг сонсоод эмээдээ тус болохоор шийддэг. Тэгээд Иблистэй уулзаад "Би чамд 2 дахь хүслээ хэлье." За энэ галзуу цувралын маань партныгийн тайлбар энд хүрээд дууслаа. Тэгэхээр энэ галзуу сонирхолтой цувралыг чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach-Impix хувьцаат компанитай хамтран хүргэлээ. Mach-Impix хувьцаат компани
Түүхтэй 80 жилийн ойгоо өгтөн 80 азтантай урамшуулалт хөтөлбөр зарлалаа. Та урамшууллын дугаар болон QR код бүхий тагтай нийслэл хям, бяцлагтай салями, малчин хям, онцгой чанмал хям, зочид чанмал хям, дээж чанмал зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан аваад таг дээрх QR кодыг уншуулан промо цэг Махын Пикс цэгийн вебсайтад нэвтэрч урамшууллын дугаар болон баримтын зургийг бүртгүүлээд олон бэлгийн эзэн болоорой. Чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Махын Пикс хувьцаат компани. За дараагийн партийн бороо нэг удаахгүй заяа дахиад бас ягэнтэйг адилхан уртаар ярьж өгөхийг хичээнэ гэж та нар маань нэг жоохон л хүлээж. За юу тэр хүлээж авах зураг лайкаар бөмбөгдөөд өгөхөд л тэгэл болоо явж байгаа юм шүү дээ. Бороо тэгээд нэг олон юм ярихгүй. Ингэсхийгэл тайлбараа дуусгахыг тэгээд дараагийн парт 2-ын тайлбараар удахгүй эргээд уулзацгаая манайхаа.